За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За нэгэн зорилгын дор ногоон эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулахаар бүгдээрээ энэ туран зөвлөсөн гэж бодож байгаа. Тэгээ миний хувьд бол электроникийн инженер суурьтай. Тэгэхээр зэрэгт эрчим хүчний салбарт сүүлийн 6 жил ажиллаж байгаа. Ийм хүн байгаа. За WeGo Green буюу тэн дээр байгаа ногоон авчтай ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг компани техник хэрэгсэн захирлаа. За манайх бас товчхон хэлэхэд Solis Mongolia-гийн албан ёсны дистрибьютор компани байгаа. За өнөөдөр та бүхэндээ хамгийн сэргээгдэх эрчим хүчний 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэг байгаа гэж ойлгож болно. За нарны автан, за хоёр дахь нь бол инвестор. За тэгээд мэдээж батарей ороогоор ингэ явна. Тэгэхээр инвестор гэдэг зүйл чухал учраас түүнийг хэрхэн сонгох, удаан эдлгээтэйг хэрхэн яаж таних талаар мэдлэгт нь дусал нэмэр болохоор би өнөөдрийн презентацийг бэлдэж ирсэн юм аа. Хүлээн авах уу? За инвесторыг би юуны өмнө энэ бол юу хит нарийн мэрэгжлийн юм руу орчих гээд байгаа учраас маш товчхон танилцуулсан та бүхэнд энгийн ойлгохоор за инвесторыг би өнөөдөр мотортой зөвлөмөр байна. Нарны автан бол би бензинтэй зөвлөмөр байна. Тэгээд би өнөөдөр инвестор буюу моторынхаа талаар та нарт танилцуулга хийгнэ. За инвестор бол маш чухал. Одоо бид нар ямар брендийн инвестор Монгол төгс ажиллах юм бэ? Яг төгс гэдэг үл харьцангуй ойлгох хамгийн сайн удаан ажиллах юм бэ гэдгийг хайгаад эрен сурал болоод туршаад явж байгаа мэрэгжлийн хүмүүс байгаа учраас би шууд хэлж байгаа тийм. Тэгэнгүүт инвестор дотор маань бол 70-80% нь бол жижигтэй хагас дамжуулагч элементүүд байгаа. Хагас дамжуулагч элементийн хөгжил бол маш хурдтай явж байгаа. Тэгэхээр энэ 70-80% үүн 70-80% нь бол хагас дамжуулагч байна. Үүний 40-50% нь гол эрчим хүчийг үйлдвэрлэх хэсэг дээр ажиллаж байгаа элемент байх нь. Энийг бид нар IGBT MOSFET транзисторууд гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ маань тогтмол хүчлийг хувьсах болгоход хамгийн чухал үүрэгтэй байх нэ. Тэгэхээр дараагийн хуудсаар гарна энэ чанартай байх хэрэгтэй. Технологийн ноу-хау шингэсэн ийм брэнд үйлдвэрлэгч байх хэрэгтэй гэсэн санааг энд илэрхийлж байгаа. За 15-аас 20% бол яг энэ транзисторуудыг зөв зохистой удирддаг удирдлагын гейт драйвер хэсгүүд байж идэг. За 10-аас 15% бол нөгөө бидний ярьдаг хамгаалтын схемүүд. Хамгийн энгийнээр магадгүй мэрэгжлийн бус хүн магадгүй хэрэглэгч өөрөө богино холболт үүсгэж л та. Тэнгүүд инвестор өөрийгөө хамгаалаад шатахгүй байх ёстой шүү дээ. За ийм бүрэлдэхүүн хэсгүүд хувь байна. Тэгвэл эндээс хамгийн чухал хэсгийг би дэлгэрүүлж яриа. Тэгэхээр IGBT MOSFET гэдэг ингээд нэрлэж байгаа энэ транзисторууд маань яадаг вэ гэхээр гол ажлыг хийн, байнгын ажиллагаатай. Мотороор бол байнгын ажиллагаа хална. Тэгэхээр халахад юу хэрэгтэй мэдээж бас хөргөлтийн систем ингээд инновацийн шийдлүүд хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ IGBT MOSFET транзистор маань өндөр хүчлэл их гүйцэл. За MOSFET бол мэдээж тогтмол хүчлийн тал хамгийн их магадгүй нарны чадлыг олох төр MPPT гэж бид нар ярьдаг тийм ээ. Тэр функцээр илүү ажиллаж идэг. IGBT болвол яг танд 220 дотор 380 хувьсах хүчтэй чинь гаргаж өгж байгаа тал төлхөө ажиллаж байдаг зүрхэн гэсэн. Мотор ингээд би түрүүнд хэлсэн шүү дээ. Тэгэхээр мотор маань сайн байх хэрэгтэй байх нэ. Мотор байнга ажиллахаар халнаа. Тэгэхээр энэ халдыг бас зохицуулах шаардлагатай. Энэний дараагийн слайд дээр би тайлбарлана. За тэгэхээр энэ хоёр транзистор мэдээж сайн байж бас дийлэнх нөгөө насжилт урт хугацааны ажиллагаа маань гараад байдаг. За нэг судалгаа бас байна. Энийг ингээд хагас дамжуулагчийн чанар удаан ажиллахаар халдсан байна. Тэгэхээр хөргөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр нөгөө буцаад дулаан тархалтын дизайнер руугаа ороо явчихдаг. Энэ зөв зохион байгуулалттай, зөв архитектуртай юм уу? Халалтыг яаж гаргаж байгаа юм бэ? Хөргөлийн систем ямар юм бэ? Яг энэ дээр мөн инвестор үйлдвэрлэгчид технологийн ноу-хау гэж би ярьж байгаа тийм шингээж байгаа. Яг энэ халдаг хэсгийн хөргөлийн системийг ухаалгаар хийх бусдаасаа ялгарсан бас тийм шийдлүүд байдаг байх нэ. За судалгаагаар
одоо энэ дулаан даргалтын системийг ер нь бол нэмэх 10 градус нэмэгдэхэд насчил 2 дахин буураад байна гэж гаргачихсан. Тэгэхээр хагас дамжуулагч элементийн чанар үүнийгээ дагаад нөгөө хөргөлтийн систем маань бас чухал байх нь гэж ойлгож байна. За тэгэхээр энэ дээр нэг суурь ойлголтыг тавьсан байгаа нь за хагас дамжуулагч айлуулаа бол байшингийн суурийг ойлгочих. За тэгээд дулааны дизайн, дулаан даргалтын дизайнаа бид нар хамгаалах нөхцөл гэж ойлгож болж байгаа. За тэгээд систем дизайн гэдэг нь ерөнхийдөө бүх найдвартай байдлын цогц болж ажилладаг. Хамгийн сайн брендинг хагас дамжуулагч элементээр технологи шингээж тэр дулаан даргалтыг зөв зохицуулсан инвестор маань бас илүү удаан урт настай ажиллах нэ гэж ойлгож байна. За энийг ингээд үнэлгээний 4 хүрээ гаргаж байна. Та нарын мэдлэгт бас нэмэр мэдээж цаана олон хүчин зүйл мэдээж байгаа. Тэрийг өнөөдөр яриул маш их цаг хугацаа зарцуулах учраас яг энэ 4 үзүүлэлтээр харвал миний одоо сэдвийн нэр буюу нөгөө хагас дамжуулагч элементийн чанар маш чухал. 30% эзэлнэ. Одоо энийг ингээд 100% гээд үзье л та. Тэгэхэд 100% байгаад энэ чанартай сайн инвестор байж болох юм аа гэдэг нэг үнэлгээний хүрээ гаргаж байгаа юм. За эндээс 30% нь дулаан даргалтын тэр дизайн. Одоо ерөнхийдөө нэг хайлт хийгээд дотор нь хагас дамжуулагч элементүүдээ бүгдийг аваад ингээд шигчиж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр яах вэ? Хаална тэр чинь. Мэдээж урт хугацаанд ажиллан тоос шороож ирхэн. Тэгэхээр энэ бол маш чухал. Тэгээд хагас дамжуулагч элемент 30% маш чухал. За 20% дээр энэ системийн үр ашиг гэж хэлж байгаа. Энэ системийн үр ашиг бол өмнөх энэ 20-30%, 60%-тайгаа холбогдож явдаг. За 30%, 20% бол хамгаалалтын схем гэж ярьдаг. Хамгаалалтын шийдлүүд. Одоо энд бол нарийн инженерийн шийдлүүд орж ирнэ шүү дээ. Одоо хит хүчлэл, хитгүүллийн хамгаалалт, магадгүй одоо нөгөө бид нар чинь төвийн шугам руу одоо эрчим хүч нийлүүлэх чинь тийм ээ. Тэгэхээр төвийн шугам руу одоо төвийн шугам насарсан байхад жишээлбэл төвийн шугам руу нийлүүлдэггүй байх, буцаж орж ирэхгүй дэглийг хамгаалах ингээд нарийн юмнууд энэ дээр маш их байгаа. За тэгээд энэ үнэлгээний 4 хүрээн дээр харахад 30% нь хагас дамжуулагч элемент буюу нийт одоо үзүүлэлтийн нэлээд ихийг эзэлж байна. За хоёрт дулаан даргалтын дизайн маань орж байна. За тэгээ бусад хэсэг орж байгаа. За тэгвэл яг та хэрэглэгч одоо компани инвестор сонгох гэж шинэ бүтээгдэхүүн хаагаад судалгаа хийлээ гэж бодъё. Тэгвэл одоо энэ дээр үзүүлсэн байгаа харуулсан байгаа утгуудыг үйлдвэрлэгчдээс авч болох нэ. Мөн туршиж бодитоор туршихтаа энийг хэмжилтээр бас баталгаажуулж болдог. За энийг явуулчих. За тэгээ энэ дээр ийм инвесторээ сонгох 5 алхмыг би гаргасан байгаа. Энэ магадгүй 10 ч байж болно. Өнөөдрийн ихтгэл зориулаад чухал гэсэн энэ 5 үзүүлэлтийг одоо инвесторыг сонгоход бас ашиглаарай. Мэдээж та бүхэн бас салбарын хүмүүс учраас туршлагатай өөрийн гэсэн одоо хэмжүүрийн арга байгаа ба тэрэн дээр бас энийг ингээ хоршуулж за энэ маань ямар байна, энэ яг ажиллаж байна уу гэж бас харж болох нь шүү. Нэгдүгээр хамгийн чухал бол дата шийд буюу бидний ярьдаг нөгөө даварг ургийн бичиг юм да тий. Одоо энэ яг юугаар хийгдсэн, ямар материалаар хийгдсэн, ямар компани тий хагас дамжуулагч элементээр хийгдсэн гэдгийг дата шийтрээс харж болно. Энэ дээр юу байх вэ гэхээр температурын ямар тэвсвэртэй, ямар цар хүрээнд ажиллах юм тийм ээ? Бүх мэдээлэл энэ дээр байж байгаа. За хоёр гэх юм бол яг боддоор яг одоо жишээлбэл манай компанийн хувьд бол боддоор инвесторуудыг авчирч туршдаг. Тэрэн дээр бол магадгүй одоо ингээд нөгөө халдтыг бид нар одоо хэмжихтэй дулааны камер ашиглаад хэмжиждэг байх нь. За гуравт бол мэдээж боддоор турших учраас ачааллын мөрөө үүсгэж байгаа юм л да. 3% төвшөнтэй ачаалал өгж байгаа. За оролтын нөгөө чадал маань гаргалтандаа яг тэ хэдэн хувь уналттай байна, алдаг тэр үүсэж юм гэдгийг нь харж болно. Яагаад энийг ярьж байгаа вэ гэхээр мэдээж нөгөө би өмнө нь ярьсан хагас 40-50%-ийг эзэлж байгаа MOSFET IGBT гэдэг нөгөө хоёр транзистор чинь ашиглуулын коэффициент хэр юм бэ? Тэр дулаан халалтанд хэр төсвөртэй юм бэ? Таны оролтонд ингээд 1000 ваттын сайхан эрчим хүч өгөөд байхад тэр чинь 800 ватт болгочоод байвал энэ бол үр ашиггүй. Ер нь бол 10 жилийн өмнө
одоо 10 жилийн өмнө бол үр ашиг маш бага байсан. Одоо бол 97, 98, 99 рүү хөгж байгаа. Тэгэхээр энэ бол маш чухал. Энийг бас бодитоор тестчихэд одоо сайн инвестор, сайн чанарын хагас дамжуулагч ашигласан уу, дулаан дархалтын одоо шийдэл нь сайн байна уу гэдэг нь энэ дээр шууд харагдчихдаг. За дөрөвт бол одоо яг миний яриад байгаа нөгөө сайн брэнд үү, эн чинь яг дулаан тэр халалтыг төсвөрлээд хэдэн 10 жил ажиллаж чадах юм уу гэдгийг илтгэх 4-8 буюу одоо энэ гол үүрэг үүсгэж байгаа хувьсах талд ажиллаж байгаа. Энэ транзисторын нийлүүлэгч нь ямар нийлүүлэгч юм бэ гэдгийг бас харах нь чухал. За одоо бол энэ доор 3-ыг жишээ болгоод бичсэн байна би. Infineon, Fuji, одоо Mitsubishi ч юм уу тийм ээ. Энэ транзисторууд байвал бас зүгээр байх нэ. Сайн гэсэн үг. За 5-д бол одоо бодиттой туршилтын лабораториуд одоо маш их болсон. Бие даасан байдлаар туршилтуудыг хийгээд хараад тусаар гэсэн үг. Жишээлбэл энэ Герман төвтэй Ботон тест лаборатори гэдэг 2009 онд байгуулагдсан бие даасан байдлаар нарны автан инверторын туршилтуудыг хийдэг. Лабораторид одоо бидний одоо бодитоор туршиж чадахгүй нэг урьдчилсан байдлаар туршаад хасах температур байна, тэ салхи байна, тоосчлт байна. Бүгдийг нь лабораторийн орчинд туршаад гаргадаг. Тэгэхээр зарим одоо тендер ч юм уу зарим одоо шалгуур үзүүлэлтээр Ботон тест дээр баталгаажсан бол сайн инверторыг гэж шууд авч үздэг тохиолдол байдаг шүү. За ингээд 5 ийм инверторын сонгох алхмыг мэдлэгтэнд олчломор болгоод би танилцуулж байна. За одоо би энэ дээр нөгөө транзистор гэж яриад байна шүү дээ. Хоёр транзисторын тухай яриад байна. Энэ маань дараагийн хөгжил рүү явж байгаа. Ашиглуулын коэффициент өндөртэй. Энийг болохоор SiC MOSFET гэж нэрлэдэг байгаа. Захиур нүүрс төрөгч суурилсан ийм орон транзистор байгаад байгаа. Тэгэхээр энэ маань яадаг вүхээр яг тэр цахилгааныг эрчим хүч болгох тэр хувиргалт нь маш өндөр давтамжаар энгийнээр бол унтраалах шиг асааж нэг үйлдэлүүдийг хийдэг. Энэ үед яадаг вүхээр эрчим хүч алдагддаг. Одоо лос үүснэ гэдэг нь шүү дээ. Тэн дээр халалт бас үүсдэг. Тэгэхээр энэ дараа үеийн технологи болохоор 4 дахин бага switching loss үүсэж байна. За температур мэдээж халалт бага үүсдэг байх нь байна. Мэдээж гүйцэтгэлийн нэмэгдлүүд нэмэх 1-2% тайгаалсан байдаг байх нь байна. Тэгээ харьцуултыг энэ дээр харах юм бол илт давуу. Одоогоор бол нийтийн хэрэглээний инвертер дээр хэрэглэгдээгүй байна. Яг хөө Tesla модель дээр энийг хэрэглэсэн байна. Үнийн хувьд жоохон үнэтэй байгаад байгаа. Явандаа энэ бол эрэлт нийлүүлэлтийнхээ хувьдаар мэдээж багасан. Тэгэхээр миний хэлгээд байгаа санаа чанартай хагас дамжуулагч инвертортэй брендийг сонгох хэрэгтэй. Дээр нь хагас дамжуулагчийн элемент одоо тэг хандлага нь өөрөө одоо маш хурдтай өсөж байгаа учраас тэрийг хэрэгжилж байгаа инвестор үйлдвэрлэгч компаниг сонгох юм бол маш чухал шүү гэдгийг хэлмээр байна. За дуслаа баярлалаа. 1 минут үлдээ гэж. Тэг. 1 минут яваад дуслаа. Тэгээ. За баярлалаа. Брэнд бас